Монголын алт МАГ компани нь бүхий л үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлогыг баримталж ажилладаг бөгөөд группийн хэмжээнд аюулгүй ажиллагаанд суурилсан тогтвортой хөгжлийг дэмжих замаар аюулгүй ажиллагааны соёлыг төлөвшүүлэн осол гэмтлээс сэргийлж, ажилтны аюулгүй байдлыг баталгаажуулахдаа үл буруутгах зарчмаар тасралтгүй үр ашигтай ажиллах бодлого баримталж байна. МАГ-ийн нарийн сухатын уурхай ба хүрэн толгой коул майнингийн уурхайд тав тамирална. Өмнөговь аймгийн 3 тис суманд орших хүрэн толгой коул майнинг нарийн сухатын уурхай нь эрчим хүчний болон коксжих чанартай нүрсийг олон улсын стандартын дагуу худалдан авагчийн шаардлагад нийцүүлэн чанарын тогтмол хяналтын дор экспортлж байна. Нарийн сухатын уурхай нь дэлхийд тэргүүлэгч техник технологиг нэвтрүүлж, байгаль орчин дээлтэй цахилгаан хөдөлгүүрт техник хэрэгслийг ашиглан олборлолт, ажилт, тээвэрлэлтийг явуулдаг. Мөн коксжих нүрсийг бэлтгэхдээ 1 сая тонны хүчин чадалтай хүнд орчны баяжуулах үйлдвэр, 1.9 сая тонны хүчин чадалтай хуурай аргаар баяжуулах үйлдвэрийг ашиглаж өндөр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Зочны аюулгүй ажиллагааны зааварчилгаа. Үйлдвэр уурхайн бүсэд хэсэгхэн зуур анхаарал сарних нь өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулж болзошгүй тул зочин та хөтжийн зааврыг чанд дагаж анхаарал сарниулах альва үйлдэл хийхээс зайлсхийнэ үү? Талбайд нэвтрэхээс өмнө бүх ажилтан зочдын амьсгалдах спиртийн агуулмжийг шалгадаг бөгөөд тэг хуу гарсан үед нэвтрхийг зөвшөөрнө. Үйлдвэр уурхайн орчинд бусдыг бэртээж гэмтээж болзошгүй зүйлс, хүйтэн зэвсэг, галт зэвсэг болон тесрэх бодис, арх, согтууруулах ундаа болон мансууруулах бодис, зөвшөөрлгүй эм тариа, вакцин, хүн, байгаль орчинд хортой химийн болон биологийн хорт бодисууд, гэрийн тэжээгэр болон ан амтан, хөгжим, чихвч гэх мэт анхаарал сарниулж болзошгүй зүүж хэрэглэх төхөөрөмж. Мөн үйлдвэр уурхайн бүсэд албан ёсны зөвшөөрлгүй зураг авч бичлэг хийхийг хатуу хориглоно. Үйлдвэр уурхайн бүсэд нэвтрэхдээ нэг бүрийн хамгаалах хэрэгслүүдийг заавал бүрэн зөв өмсөж зорчино. Хамгаалалтын гутал. Цацруулагч бүхий хантаац. Хамгаалалтын дуулга. Шаардлагатай хэсэгт хөтжийн зааварчилгаагаар нүдний шил зүүн. Тээврийн хэрэгслээр зорчихдоо зөвхөн бүрэн зогссон үед аюулгүй орчинд сууж, буух, суудлын бүсээ зориулалтын дагуу бүрэн бүсэлж хөдөлгөөнд оролцоно. Та үйлдвэр уурхайн замаар өөрийн тээврийн хэрэгслээр зорчихдоо нарийн сухатын уурхайн тээврийн хэрэгслээр чиглүүлэн цуваа хөдөлгөөнөөр аваарын гэрэл асааж зорчино. Та засвар үйлчлэгээний төвд 20 км/цаг, налуу рамп, овоолго, траншенд 30 км/цаг, гадаргуу замд 50 км/цаг, засмал замд 60 км/цаг хүртэлх хурдны хязгаарыг дагаж мөрднө. Та замын хөдөлгөөнд оролцохдоо тэмдэглэгээ тохиочин байхгүй тохиолдолд хөнгөн болон дунд оврын тээврийн хэрэгсэл хамгийн сүүлд явах дүрмийн дагуу зорчно. Ил уурхайн бүсэд тесэлгээний ажил нь ноцтой эрсдэлтэй ажил тул та хөтөж болон харуул хамгаалтын ажилтны аюулгүй байдлаа хангах зөвлөмжийг биелүүлж хориглосон бүс рүү нэвтрэхгүй байхыг анхаарна. Та уурхайн хяналтын бүсэд тусгаалan байршуулсан хаалт хашилтаас цааш нэвтрэх, мөргөцөг доолын ирмэгээс 2 метрээс дотогш ойртохгүй байхыг анхаарна. Та урьдчилан зөвшөөрөл аваагүй бол уулын техникт ойртох, бүхээгт нэвтрэх, баяжуулах үйлдвэр болон засвар үйлчлэгээний төвийн суур тоног төхөөрөмж бүхий аюултай ажлын байр руу нэвтрэхийг хориглоно.
Та засвар үйлчлэгээний төвөөр зорчихдоо урьдчилан зөвшөөрөл аваагүй бол шар зурвасаар хязгаарлагдсан зорчих хэсгээс давхыг хориглоно. Ажлын бүс рүү нэвтрэх, өндөр эрсдэл бүхий суур тоног төхөөрөмжүүдийг асаах, унтраах, хүчтэй салгах зэрэг үйлдэлийг хориглох ба хөдчийн зааварчилгааны дагуу зорчно. Та баяжуулах үйлдвэрт нэвтрэхдээ сонсгол болон амьсгал хамгаалах хэрэгсэл, хамгаалалтын шил, бэлийг хэрэглэх шаардлагатай ба тайлхыг хориглоно. Та шатаар өгсөж уруудахдаа шатны бариулаас найдвартай барьж, хөлийн улыг бүтэн тавьж явах, хаалт, хашилт, налж зогсохыг хориглоно. Та зөвхөн тамхи татахыг зөвшөөрсөн тэмдэг бүхий зориулалтын цэгт тамхи татах бөгөөд тамхины ишийг зориулалтын хогийн савнд хайно. Уурхайн бүх байршилд хог хаягдлыг ангилан ялгах хогийн сав байршсан тул хог хаягдлыг ангилж, ногоон байгууламжийг хайрлан хамгаалж, мод, бут, зүлэг зэргийг гэмтээхгүй байхыг анхаарна. Хэрэв аюултай нөхцөл байдал үүссэн тохиолдолд хөтөч ажилтны зааварчилгааг даган цугларах цэгт очно. Хэрэв таны ойр орчинд аюултай нөхцөл байдал үүссэн, танд яаралтай эмнэлгийн тусламж хэрэгтэй үед уурхайн хөтчөд хандах, мөн уурхайн шуурхай дуудлагын 75 тэг 5 55 66 дугаард дуудлага мэдээлэл өгнө. Таны аюулгүй байдал бидний нэн тэргүүний зорилт юм. Зааварчилгааг чанд мөрдөж хамтран ажилласан танд баярлалаа.